сайн байцгаана уу? Ингээд Ром номныхон 4-р хичээлийг эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн хичээл маань бол шүүдэг хүн бүрт гэсэн сэдвтэй. За өнөөдрийн хичээлийн Библийн хэсэг нь бол Ром номын 2-р бүлгийн 1-ээс 16-р ишлэл байна. За Библийн хэсэг, Библийн хэдүүлээ гаргацгаая. Нийтдээ өнөөдрийн хичээл маань бас л адилхан 11 асуулттай юм байна. Тэгээ 1-ээс 16 дугаар хүртэл ишлэл хүртэл хамтдаа үзнэ. За 1-р асуултаас эхлэе. Шүүдэг хүн бүр гэж хэнийг хэлж байна вэ? Энэ маш чухал. За хамтдаа 1-р ишлэлийг уншийе. 2-1. Тиймээс шүүдэг хүн бүрээ танд шалтгаан байхгүй. Учир нь бусдыг шүүдгээрээ та өөрийгөө ялдаг. Учир нь шүүдэг та мөн л эдгэрийг үлддэг шүү дээ гэсэн байна. Шүүдэг хүн бүрээ гэд хэлчихсэн байна. Энэ ямар хүмүүсийг хэлээд байгаа юм бол? За Матай номын 7-гийн 1-ийг хамтдаа гаргацгаая. За 7-гийн 1 дээр бидний мэддэг ишлэл байдаг шүү дээ. Бүү шүү тэгвэл шүүгдэхгүй гэсэн байна. Бүү шүү тэгвэл шүүгдэхгүй. За Лук номын 6-гийн 37-г гарган харцгаая. Лук номын 6-гийн 37. Бусдыг бүү шүү тэгвэл шүүгдэхгүй, бусдыг бүү ял тэгвэл яллагдахгүй. Уучлагдсан тэгвэл та нар мөн уучлагдана гэсэн байна. За энэ шүүдэг хүн бүрээ энэ яг хэнийг хэлээд байгаа юм болоо. За ерөнхий энэ контекстээс нарах юм бол текстээс нь хэдүүлээ ингэж өгөөд үзэх юм бол шүүдэг хүн бүрээ гэдэг нь маань итгэгч хүмүүсийг хэлж байгаа. Итгэгч хүмүүсийн талаар ярьж байгаа. Тэгэхээр итгэгч хүмүүсээ та нар бие бинийгээ битэн шүү. Ялангуяа нөгөө итгэдэггүй хүмүүсийн талаар ч гэсэн битэн шүүгээрэй гэж хэлж байгаа. Нэрэн дээр хэлсэн байна те. Та нарын шалтгаан байхгүй. Учир нь бусдыг шүүдгээрээ та өөрийгөө ялдаг гэж хэлсэн байна. Тэгэхээр энэ шүүдэг хүн бүрээ гэдэг маань итгэгч хүмүүсийг хэлж байна. Дараагийн 2-р асуулт. Шүүдэг хүний дээр Бурхны шүүлт юуны дагуу гэсэн бэ? Ямар утгатай вэ? 2-р ишлэл. Ийм зүйлсийг үлддэг хүмүүсийн ийм зүйлсийг гэдэг нь шүүдэг хүмүүсийн дээр Бурхны шүүлт нь үнний дагуу байдгийг харин бид мэднэ. Энэ бол үнний дагуу. Бурхан бол үнэн жишээзэн, үнэн зөвхт эзэн. Тийм учраас за яах вэ? Зүгээр гэсэн байхгүй. Тэр бол яг ингэж шалгуураараа шалгаад тэдэн дээр яг шүүдэг хүмүүсийн дээр шитгэлээ болгоно. Тэгэхээр энэ шүүлт гэж тэгээ итгэж хүмүүсийг хэлж байгаа. Тэгээ яагаад хэлж байгаа юм бэ итгэж хүмүүсийг? Паул өмнөх 1-р бүлэг дээр итгэж биш хүмүүсийн талаар яриад дуусгасан тийм ээ. Ийм гимнүглүүд байна. Ийм байна. Та нараас бие бинийгээ битэн шүү гэж хэлсэн байна. Тэгэхээр хүмүүс тэгдэг шүү дээ. Чуулганд тасралтгүй явахаараа одоо бүтэнсээ өдрөлгөн таслахгүй явсан хүн тасалдаг хүний хараа шүүдэг те. Эсвэл би айгу 10-20 жил цуглаанд явсан. Тэр хүн бол нэг өчигдөрхөн ирсэн ч гэдэг юм уу. Эсвэл ирээд нэг удаагүй. Тийм учраас би түүний хажууд бол хамаагүй илүү итгэлтэй. Би бол Библийг 4-5 уншсан. Энэ хүн бол нэг ч уншаагүй. Тийм учраас би айгу итгэлтэй гэж андуурдаг. Ингэж энэ шүүлтүүдийг хэлж байгаа. Итгэж хүмүүс бие биенийг маш их шүүдэг байна. Тэр пастор сайн, тэр пастор муу. Энэ итгэгч айгу сайн. Би тэрний хажууд хамаагүй илүү сайн. Би бараг 20 жил цуглаанд явж байна. Хүмүүс ингэж айгу ярих дуртай. Би бол бараг 90 наах Есүст итгэсэн. Би бүр тэ чамаас бараг би тэдэн жил Есүст итгэж байна гэж хэлж байгаагаараа би чамаас илүү шүү гэж санаанд тэр байхгүй юу? Би чамаас амар илүү шүү гэж хэлж байгаа. Эсвэл би ийм их сургууль тэ ингэ төгссөн гэж. Тэгэхээр эдгээр зүйлүүд бол ерөөсөө л биений шүүлт. Тэд нэр шүүлт хэрэггүй гэж хэлж байгаа. Бурхан бол үнэн гэж хэлсэн байна. 3-р асуултыг харах юм бол Бурханы шүүлтээс мултран гэж та бодож байсан уу? Бурханы инрэнгүй байдал төвчээрийг ашиглана гэж юу гэсэн үг вэ? 3-4 ишлэгийг хамтаа харцгаая. Ийм зүйлсийг үлддэг хүмүүсийг шүүдэг атлаа өөрөө мөн л тэдгэрийг үлддэг хүнээ. Та Бурханы шүүлтээс мултран гэж бодож байна уу? Эсвэл Бурханы инрэнгүй чанар өөрийг чинь хөтлөн гимшил түрэгдийг та мэдлгүй. Түүний энэ инрэл хүлцэл ба төвчээрийн баяныг бас амжлах уу гэсэн байна.
Тэгэхээр бурхан бол уучлал штэ. Бурхан бол инэрэнгүү штэ. Бурхан бол хайр штэ. Тэ? Ингэж хэлдэг. Тэгэхээр бурханы шүүлтээс бид нар мултарна гэж байхгүй. Бурхан бол шударга. Бурхан бол зөвхт. Тэгээ бид нар тэрийг ашиглах. Тэ? Бурхан бол төвчээртэй эзэн. Тэрийг ашиглах шаардлагагүй. Гэхдээ нөгөө талд мэдээж бурхан уучладаг. Бурхан инэрэнгүй. Гэхдээ бид нэр яадаг вэ гэвэл инэрэнгүү гэдэгт нь илүү их анхаарлаа тавьснаар болохгүй болчих. Юу гэвэл бурхан инэрэнгүй, бурхан төвчээртэй, бурхан хайр. Нөгөө талд нь бурхан бол зөвхт шударга. Тэр бол ариун эзэн гэдгийг бид нар мэдэх хэрэгтэй байна. За дөрөвдүгээр асуулт. Бид юунаас болж өөр дээрээ юуг хурааж байгаа вэ? 5-ыг харцгаая. 5 дугаар ишлэгийг. Харин та өөрийн хатуурал гимшдэггүй зүрхнээсээ болж өөр дээрээ бурхны зөв шүүлтийн уур хилэн ба илчлэлийн өдрийн хилэнлийг хурааж байна. Илчлэлийн өдөр гэдэг нь маань хожмын сүүлчийн өдрийн тухай ярьж байгаа. Тэгэхээр та өөрийгөө хатууруулаад гимшдэггүй тэр зүрхнээсээ болоод та ингээд бурхан дээр очихгүй байх юм бол бурхны зөв шүүлт уур хилэн тэр бүх зүйлийг та хожмын өдөр хүртэл та өөртөө хурааж байна гэж хэлж байна. Тэгэхээр бид нар гимшиж эдгээр зүйлээс бид нар салах хэрэгтэй байна. За тэг гим нүглийн тухай энэ дэр маш их ярьж байгаа шүү дээ. За 5 дугаар асуулт. Бурхан бидэнд үйлсийн дагуу хариу өгнө гэсэн. Таны үйлс ямар байгаа вэ? Бид ямар үйлсийг хийснээрээ бурхны шүүлтийг хүртэх вэ гэсэн байна. За тэгэхээр бид ямар үйлсийг хийх хэрэгтэй вэ? Таны үйлс өнөөдөр ямар байгаа вэ? 6 дугаар ишлэгийг харцгаая. Бурхан хүн бүрд үйлсийн дагуу хариу өгнө гэсэн. Хүн болгонд үйлсийн дагуу. Энэ бол та өөрөөс асуух асуулт байна. Таны үйлс ямар байна вэ? Тэгээд дуулал 62:12, сургаалт төгс 24:12 эдгээр ишлүүдийг та бүхэн гаргаж уншаарай. За 6 дугаар асуулт. Бурхан ямар хүмүүст мөнх амийг өгнө гэсэн бэ? Ямар хүмүүст? 7 дугаар ишлэгийг харъя. Төвчээртэйгээр сайныг үлдэж алдар хүндэтгэл болон мөхшгүй байдлыг хайхчдад мөнх амь өгөх болно гэсэн байна. Төвчээртэй байх хэрэгтэй юм байна. Сайныг үлдэж алдар хүндэтгэл болон мөхшгүй байдлыг хайхчдад. Бурханд алдрыг өргөдөг, бурхныг хүндэлдэг, тийм ээ. Тэгэд үл мууддаг, тэр мөнхийн зүйлийг хайдаг хүмүүст мөнх амийг бурхан өгөх болно. Тэгэхээр бурхан мөнх амийг ингэж өгнө гэсэн байна. Тэгэхээр бурхан ямар хүмүүст мөнх амийг өгнө гэсэн бэлээ? Төвчээртэй сайныг үлдэж. Тэгээ та төвчээртэй байх хэрэгтэй юм байна. Бас сайныг үлддэг. Энэ сайн нь бурханыг харахад сайныг үлддэг. Тэр хэлж байгаа. За 7 дугаар асуултыг харъя. Бурханы уур хилэн буух хүмүүс Юудэ грек хүмүүс байна гэсэн. Тэр хүмүүст адилхан байна. Юудэ грек хүмүүс гэдэг нь ямар утгатай вэ? Тэд яагаад бурханы уур хилэн хүртэх вэ гэсэн байна. За 8-р ишлэгийг уншъя. Харин хувийн хичээгч үннийг дагдаггүй мөртлөө зөв бүсийг дагдаг хүмүүст уур хилэн бад хилэгнэл буулганаа. Муу муухайг үлдэгч хүн бүрийн дээр цөхрөл зовлон байх болно. Юуны төрөнд энэ нь Юудэд хүнчлэн грек хүмүүст байна. За энэ асуултан дээр ерөнхийдөө ингэж хэлчихэв. Бурхан уур хилэнгээ Юудэ грек хүмүүс. Энэ бүх юм яг адилхан байх болно. Тэгээ энэ ямар утгатай вэ гэвэл Ромын чуулганд оршил дээр ярьжсанчлан олон төрлийн юм үндэстнүүд тэнд амьдардаг гэсэн. Тэгэхээр Ромын чуулганд Юудэ хүмүүс байгаа. Бас Юудэ биш харь үндэстэн грек хүмүүс бас байгаа. Тэр хүмүүсийн талаар ч энэ дээр ярьж байгаа. Тэгэхээр тийм ээ энэ хууль өгөгдсөн ч бай, хуульгүй ч бай. Ямар ч хүнд энд ямар ч ялгуурл байхгүй. Тэнд шууд л адилхан бурхны зөвхт байдал яг адилхан байх бол. 8 дугаар асуултыг харъя. Бурханд ялгуурл үзэл байхгүй гэсэн. Алдар хүндэтгэл, амар тайван бурхан сайныг үлдгчдэр болгоно. Танд ялгуурлах үзэл байдгүй гэсэн байна. 10-11 дугаар ишлэгийг хамтдаа харцгаая. Харин сайныг үлдгч хүн бүрд алдар хүндэтгэл ба амар тайван нь байх болно. Юуны түрүүнд энэ нь Юудэ түнчлэн грек хүмүүст ч гэсэн байна. Учир нь ялгуурлах үзэл бурханд байхгүй. Түрүүний асуултын бараг эсрэг нэгэ хэлчих болно. Түрүүний асуултан дээр болохоор бурхны уур хилэн яг адилхан бүх хүмүүст байна. Хэрвээ тэд хормог хийх юм бол, тэд хүмүүсийг шүүх юм бол, тэд бусдтай өөрийгөө харьцуулж өөрийгөө илүү гэж үзэх юм бол, бардан байх юм бол, харин сайныг үлдэх юм бол, төвчээртэй байх юм бол бурхан алдар хүндэтгэл амар тайвныг яг адилхан бас өгөх болно. Түүнд ялгуурлах үзэл гэж байхгүй.
Хүмүүс бидний ялгуурлах үзэлтэй тийм үстэй те. Харин бурханд ямар ч ялгуурлал үзэл байхгүй. Бурхан бүгдэнд нь эргэдэг шанддаг гэсэн үг. Тэгэхээр итгэж хүмүүс энийг сайн бодох хэрэгтэй байгаа. За 9-р асуулт. Хуйлгүйгээр нүгэл үлдсэн нь хуйлгүйгээр мөхнөө. Хуулийн дор нүгэл үлдсэн нь хуулийн дор мөхнөө. Энэ ямар утгатай вэ гэсэн. 12-р эшлэл. Хуйлгүйгээр нүгэл үлдсэн бүх хүн мөн хуйлгүйгээр мөх болно. Хуулийн дор нүгэл үлдсэн бүх хүн хуулиар шийтгэгдэх болно. За энэ ямар утгатай вэ? Тэгэхээр Юудэ грек хүний тухай ярьж байгаа. Юудэ хүн бол хуультай. Тэднэрт бурхан Мосегаар дамжуулж хууль өгсөн. Тэгэхээр Ромын чуулганд магадгүй Паулаас асуусан баг. Ромын чуулганы хүмүүс асуусан баг. Юу гэж асуусан гэвэл Юудэ хүмүүс байна. Еврей хүмүүс байна. Тэгээ нөгөө талд нь грек хүмүүс байна. Тэгээд бид нар бол хуультай, тэд нар хуульгүй. Яг бурхны шүүлт, бурхны шийтгэл яг алинд нь илүү байх болоо гэж асуусан баг. Харин Паул энэ дэр хэлж байгаа. Хуультай ч бай, хуульгүй ч бай. Хэрэв хуулийн дор нүгэл үлдсэн бол хуулийнхаа дагуу шийтгэл хүртэнэ. Хуульгүйгээр нүгэл үлдсэн бол хуульгүйгээрээ бас шийтгэл хүртэнэ. Янд ямар ч ялгаа байхгүй гэж хэлсэн. Угаасаа 11-р эшлэлдэр бурханд ялгуурлах үзэл байхгүй гэж хэлсэн шүү дээ. За 10-р асуултыг харъя. Энд хэлэгдэж байгаа хууль нь юу вэ? Хуульгүй хүмүүс гэж хэм бэ? 13-14-ийг. Учир нь хуулийг сонсогчд нь бурхны өмнө зөв байх бус харин хуулийг биелүүлэгчд нь зүтгэх болно. Харийнхан хуульгүй боловч хуулийн шаарддаг зүйлсийг зөнгөөрөө үйлдвэл хэдийгээр хуульгүй авч тэдгээр нь өөрсдөд нь хууль болдог. За энэ дээр харах юм бол тийм ээ. Энд хэлэгдэж байгаа хууль нь юу юм бэ? Мэдээж Мосегийн өгсөн хуулиуд байгаа. 10 хууль. Тэгэхээр энэ дээр хэлсэн байна. Учир нь хуулийг сонсогчд нь бурхны өмнө зөв байх биш. Хуультай хүмүүс нь бурхны өмнө зөв байхгүй. Харин хуулийг биелүүлэгчд нь зөвтгөх болно. За түрүүний дээр хэлсэн ишлэлийг ерөнхийдөө задлаад тайлбарлаж ингээд баг хэлчих болно. Харийнхан хуульгүй боловч хуулийн шаарддаг зүйлийг зөнгөөрөө үйлдвэл хэдийгээр хуульгүй ч гэсэн тэд өөрсдөнд нь тэр бодож байгаа тэр зүйлүүд нь хууль болно гэсэн юм. Тэгэхээр еврейчүүд ч вэ, грекүүд ч вэ хүн болгонд еврейчүүдэд нь бурхан хуулиа өгсөн. Нөгөө хүмүүст нь ёс суртахууны хууль. Тийм ээ? Ингэж болохгүй, тэгж болохгүй мэдээж тэднэрт бас ямар нэгэн хууль үйлчлэн шүү дээ. Тэгэхээр энэ талаас нь ярьж байгаа. Тэгээ хуульгүй хүмүүс гэж юм бэ? Мэдээж еврейчүүд, грекчүүд. Биш ээ, грекчүүд харин үндэстнүүд. Хуультайнууд нь еврейчүүдийн тухай ярьж байгаа. Ер нь цаашдаа Паул энийг маш их ярина л да. Ром номон дээр хуультай хуульгүй гэдэг. Ерөөсө бүх хүнд гэж хэлгээд. Тэрийгээ ингээд хуультай хуульгүй гэдэг ингээд нийлүүл салгаад хэлчихэж байгаа. За 11-р асуулт. Хүмүүс тэдгээр нууц зүйлүүд хизээ болох вэ? Хүмүүсийн тэдгээр нууц зүйлүүд нь. Хуулийн шаарддаг зүйлс зүрхэнд нь бичигдсэнийг тэд инхүү харуулж байна. Тэдний мэс чанар нь хамт гэрчилж бодол санаанч нэг нэгнээ буруудахдаг эсвэл өмгөөлдөг. Миний сайн мэдээний дагуу энэ нь хүмүүсийн нууц зүйлсийг Христ Есүсээр бурхан шүүх өдөрт болно. Тийм ээ. Тэнд бол бүхий л итгэгч хүмүүс, бүхий л хүмүүс, хуультай ч хуульгүйч. Тэгэхээр бүхий л хүмүүс эцсийн өдөр, шүүлтийн өдөр бүх зүйл ил болох болно гэж хэлсэн байна. Тэгэхээр дотроо мэдтгэхэр гин байсан ч мэддэхгүй байсан ч бүхий л хууль яг бүхий л хууль гинэ бүхий л гин нүгэл эцсийн шүүлтийн өдөр мэддэгдэх болно. Энийг бид нэр сайн ойлгох хэрэгтэй болж байгаа. За тэгээд өнөөдрийн хичээл инхүү дуусч байна. Өнөөдрийн хичээлийн сэдвүүний юу вэ? Шүүдэг хүмүүрт гэж хэлсэн байна. Тэгэхээр итгэгч бүх хүнд гэж хэлж болно баг. За дараах 3 асуултыг өөрсдөө асуугаарай. Шүүхгүй байх нь ямар хүмүүст хамаатай вэ? Бас та хүмүүсийг хэрхэн шүүдэг вэ? Ялгарлахгүй байхын тулд та юуг мэдэж авах ёстой вэ гэсэн юм асуултууд байна. Магадгүй танд энэс өөр зүйлүүд бодогдсон байх. Тэгэхээр хичээлтэй хамт байгаад танд баярлалаа. Дараагийн хичээлээр уулзлаа. Баяр таа.